Олон улсын хүүхдийн спортын 11-р наадмаас Монголын өсвөрийн волейболын шгшээ багийн хөвгүүд алтан медаль авч эх орондоо ирлээ. За тамирчдын хувьд Орос Хятад улсын тамирчдтай өрсөлдөж 3-1, 3-1 онооны харьцаатайгаар хожсон байна. Олон улсын хүүхдийн спортын их наадам нь Олимпийн хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх хойч үедээ сурчлах зорилготой. Өвлийнүүдээ зохион байгуулагдсан наадамд Монголын 125 тамирчин спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Тус наадмаас волейболын өсвөрийн шгшээ багийн хөвгүүд алтан медаль авсан бол охтуудын баг 4-р байрыг эзэллээ. Ер нь бол тэмцээн чанартай багууд сайн орж ирсэн. Тэгээ ер нь 4 баг орж ирсэн. Бурайд, Өвөр Монголын Хөхөт, тэгээд Бугут гээд Монгол гээд 4 баг орж ирсэн. Бидний тэмцээнд ерөөсө төрүүлэх гэж очиод эхний тоглолтод үнэхээр сандралтай байсан. Тэгээ хоёр дахь тоглолтоос илүү туршлагачаад дараагийнхаа алдаанууд дээр ажиллаад ер нь айгүй сайн тоглосон гэж бодож байгаа миний бодлоор. Тоглолтын арга барилын хувьд ер нь манайх арай илүүрхэд тэгээд ерөнхийдөө алтан медалийг авсан. Оросын багийн тамирчид довтлогоогоор илүүргэсэн харин Хятадын баг тамирчид илүү нягт алдаа багтаа тоглож байсан нь хүндрэлтэй байсныг Монголын тамирчид онцоллоо. Энэ үед U16 ангиллалд өрсөлдсөн Монголын баг тамирчид хаалтуудаараа ялгарснаар амжилтыг гаргаад байгаа юм а. Эсрэг багуудын хувьд гэх юм бол Хятадын багууд аягүй алдаа багтай нуруу бас өндөр хурдан довтлогоотой байсан. Орос хүүхдүүдийн хувьд болохоор илүү хүчний довтлогоо ихтэй, хурдан тоглолттой байсан. Тэгээд манай ялгархын онцлог нь болохоор нурууны өндөр болон хүчтэй хаалтуудаараа ялгарч чадсан хурдан тоглолтоороо. Тийм учраас өнөөдөр яг ийм амжилт гаргаа байж байна. Хүүхдийн спортын их наадмаас волейболын U16 ангиллалд оролцсон охид энэ удаад медалийн болцол хангаагүй. Гэхдээ цаашдын уралдаан тэмцээнд оролцоход илүү их түлхэц болж туршлага судалсан талаараа ярьлаа. Нөгөө одоо Аз дотроо гэсэн үг шүү дээ. Тэгэл нуруугаараа нилээл ялагдсан да.